Сайн бацгаана эрхэм хүндэт үзэгчтэй их орон Монголын үндэсний телевиз цаг үеийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг 7 хоног тутам үзэж та бүхэндээ хүргэдэг билээ. Бид өнгөрсөн хугацаанд Гангануурын эргэн тойрны асуудлын талаар нэвтрүүлэг болоод хэлэлцүүлгийг хүргэжсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаас шинэхэн сонин садан мэдээлүүдтэй гарц шийдэлтэй Гангануурын эргэн тойрны асуудлаар ярилцахаар манай студид зочид маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхэндээ зочдоо танилцуулъя. Геологи эрс судлалын ухааны доктор Хурц, оптик инженер, кристалл физикч Борчулуун, Гангануурыг хамгаалах сангийн гишүүн гидэр геологч Эрдэнэзэн ханд манай студид хүрэлцэн ирсэн байна. За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За саяхан одоо бодиттой байдалтай танилцаад эсний нүүдлийг хамгаалах талаар одоо шинжилгээ судалгаа хийгээд ирсэн байна. Тэгэхээр Гангануурын талаар сонин сайхан юу байна? Энэ талаар хорцгой та бидэнд мэдээлэл хүргэх үү? За тийм. Тэгэхээр Гангануур үнэхээр гатаад нэг дөнгөж 20%-ийн төлөө үлдсэн байсан. Энэ үл би сарын өмнө явж байсан үдсэн одоо нөхцлөө хэлж байна. Өнөөдөр Гангануурын төлөөний нэг 50%. Энэ хугацаанд Гангануур дэрэн нутгаар нийтдээ 17 хоног их баг хэмжээгээр бороо орж түүн дотроо 3 өдөр үлүүл завсаргүй бороо орсноос хорийн ус хуримтлагдаж байгаль дэлхий дахин амилж сая ингэ явж байхад намар бидний явж байхад гатцсан ногоон эргэл солилоо цэл ногоон болцсон. Таан хүмлэн бэлцээгээд ургацсан. Ямар гоё сайхан орчин үүсэт байгааг бид нүдэрээ үзээд ирлээ. Нуур маань ч аваа явчих. Тэгэхээр энэ нуурыг сэргээх асуудлын талаар бас орон нутгийн улсууд чадах ятгаараа тэмцэж байна. Хийж байгаа юмыг үнээр нүлэн зөвшөөрөх ёстой. Одоо Дарин сумын захиргаа 40 гаруй сая төгрөгийн зардал гаргаад маш сайн төмөр хөлтэй тороор нуурын яг хүрээлүүлээд ойрхон хэмжээнд хамгаалт хийж байна. За энд сайн юмч байна, муу юмч байна. Сайн юм нь юу вэ гэхээр нуур руугаа мал оруулахгүй, нуураа аврах гэсэн сэтгэл байна. Нөгөө нэг талаас нөгөө одоо мал маань усаа ууж чадахгүй нөгөө гашаагийн төмөр гашаагийн тойроо гадар тойроод 6-7 км газар 5-6 өхөр 10-аад адуу явж байхаа хараад арай шингэж болохгүй дээ гэсэн бас сэтгэлний талаас эмзэглэмээр. Тэгэхээр одоо Гангануур ямар байна вэ? Одоо яах ёстой юм бэ гэдэг талаар энэ 9 сард бид явж ирээд тэгээ би бол өөрийнхөө эрдэмтэн судлаачид мэддэг таньдаг хүн болгонтойгоо уулзаж энэ яаж Гангануурыг сэргээх вэ гэдэг дээр санал онлоо солилцсон юм. Тэгэхээр энэ солилцсон явц донд над одоо манай судлаач Борчулуун одоо Showervation гэдэг дэлхийн шин технологи гарцсан Африкийн зөвлөлтийг аварсан энэ Америкийн зөвлөлтөнд хэрэгжилж байгаа технологийн тухай бидэнд ярьлаа. За энэ технологи бол дэлхийд нэвтрээд удсан юм байна. Лавл нэг сүүлийн 10 гаруй жил болж байгаа. Борчулуун судлаач маань энийг бүх интернет, энэ дэлхийн одоо хөгжлийн энэ эзлийн нүүдэл зөвлөлтийн эсрэг дэлхийд даяар тэмцэж байгаа тэмцлийн дуршлагыг судалсан үндсэн дээр бидэнд мэдээлэл өгч бид яг хувийн зардлаар хэдүүлээ нэг 220-од шуудаа авч явлаа. Нуурын эргэн тойронд байгаа элсийг шуудайлаад тэгээд тэрний хамгаалалт болгоод босгохоор ингэж хийлээ. Бид энд ажиллахдаа 2хан цаг ажиллахад 40 м газрыг 40 гаруй метр газрыг метрийн өндөртэй элсэн далан хамгааллаа. Тэгэхдээ бидний энэ тавьсан юу вэ? Ажлын эхлэл болохоос биш, ажлын дүгнэлт биш тийм ээ. Нэгдүгээрт хоёрдугаарт эцсийн бүр жинхэнэ технологийн дагуу бид хийж чадаагүй. Яагаад гэвэл яруу сандруу зам зуурт явсан болохоор түргэн хугацаанд тэгж эхлэлээд ингэж болдсон байх шүү гэдгийг л ард түмэндээ харуулаад Дарин сумын дунд сургуулийн хүүхдүүд нэг багш нь ирсэн. Тэр багш 5 хүүхдтэйгээ ирсэн. Сумын захиргаанаас 5-6 хүн ирсэн. Бид нийтдээ 14-5 явж байсан нутгийн улсуудтай нийлээд ингээ бид нь 20 гаруй хүн
2 цагийн дотор ингэ гашаа. За баярлалаа. Та над руу бас нөгөө бичлэг явуулсан байсан л та. Тэгээ үзэгчд маань бас их сонирн байх бах тийм ээ. Одоо технологи талаас нь та ярих бах тийм. Энэ талаар та бас энэ нутаг усны хүн байна. Ер нь дэлхийн жишгт ингээ нуураа аварсан тохиолдлуудаас байдаг болов манайх одоо хэдэн хувьд нь явж байна. Таны одоо яг хэлэх гээд байгаа тэр технологийн санаачлалууд нь яг юу вэ? За би бол дарин сумын ганган нуурын хөө алтооны гар үлчээрээр бас одоо тоглож өссөн хүн. Тэгээ үнэндээ ихэд яг ганган нуур дээр бол би 16 7 жил очоогүй юм байна. Нүдгаараа явж байсан ч гэсэн яг нуурыг харахад бол надад бол үнэхээр хэцүү байсан. Тэрийг бол одоо юу яах вэ? Энэ хооронд бол их өөрчлөгдөжээ. Саяны он дээрээс чарлаа, өөрөө чарлаа. Тэгээд нуур бол өвдмөр байсан. Энд бол хөвтөр хурц доктор бол энд ямар нэгэн техник технологийн шийдэл байна уу? Чамд мэдэх ярих юм байна уу? Тэр гадна дотны нөхдөө чи юу гэж хэлэх юм бэ? Чи нэг энд арга хэмжээ аваа. Чиний нуур чинь тэгэхээр энэ дээр бол үнэхээр эдгээр хоногийн дотор юу гэхээр манай эрдэмтэн судлаачид их юм хийсэн байдгийн байна. Тэднийг үзэж судлаа. Урд нь бид нар юу гэхээр экологийн инновац буюу экологийн шинжилэл, технологийн шинжилгээний талаар бид нар хийж байсан зүйлүүдээ үзлээ. Ингээд гадна дотны одоо найз нөхдүүдтэйгээ ярихад үгүй ерөөсөө явж хөрсний илэгдлээс хамгаалах хамгийн энгийн арга бол механик хамгаалт байдаг. Механик хамгаалтыг хэлбэрхэн хийх хэрэгтэй. Энэ дотор чинь нөгөө сансрын та нарын сонирхоод байдаг сансрын нэг технологи биш үү? Бид нар бол одоо ер нь дэлхийд даяар бас нэг Америкийн NASA-гаас сарн дээр яаж байшин барилга барих вэ? Ангираг дээр очивол яаж ямар барилга барих вэ гэдэг технологийн талаар олон жил судалгааны ажлуудыг бид нар сонирхож явсан. Ингээд үзэхэд бол тэр тухайн газрын хөрсийг шуудайлаад нэгтруулах замаар тэгээд дээр нь өрөх. Энэ бол үндсэндээ хүндрэлтний хийж ирсэн технологи. Цэрэг дайны үед хамгаалт чинь үерийн даланч байдаг. Гэхдээ хамгийн онцлог нь тэнд бол шаварлаг шороо байх хэрэгтэй гэж. Тэгээ энэ технологиг ингээд үзээд эргээд яагаад байсан манайханд бидэнд ингээд яасан одоо хурц доктортой зөвлөхөд бол энэ бол зөвхөн одоо энэ сүжилт хөрсний юунаас хамгаалах биш. Энэ бол юу гэхээр манай уламжилт аж ахуйч хэрэгтэй юм байна гэдэг талаар нэгээд энэ богинохон хугацааны дотор бол хурц дарга маань удирдаад биднийг юу гэхээр бас тэр газар дээр нь очиод дүр зурагтай болоод ирлээ л дээ. Тэгээ дэлэг дээр бол одоо ингээд яаж вэ? Энэ бол анхны одоо гарааныхан зүйлүүд байгаа. Бид нар бол ингээд яг элсийг шуудайлаад ингээд авахрлж тавиад яхад бол энэ дотор технологийн дагуу бол бүрэн хийгдээгүй. Гэхдээ зарчмын одоо анхны алхмуудыг үл хийцэн гэж бодож байна. Нутгийн ард түмбэл их идэвхтэй оролцсон залуучууд энэн дээр бол нэг технологид бол цаашдаа бол нарийн баримталж одоо нэг ялангуяа бидний сонирхож байгаа зүйл нутгийн одоо ямар материалыг ашиглаж болох вэ? Яаж энийг бэхжүүлж болох вэ? Шар сүүгээр бэхжүүлэх үү? Эсвэл юу гэхээр шохоо эргэлэх үү? Энэ барьцалдуул. Тийм ч учраас тодорхой хэмжээний эс авчирсан бид нар судалгааг нь хийн. Ийм далан эргэлдэг юунууд бол одоо олон байна. Одоо энд бол одоо манай хурц доктор сумын даргатай хамт зөвлөж байна. Энэ юуг л бид нар ганган нуурынхаа яг хойтлын дээр мөрөгцгөөс эхлүүлээд тэгээд явж байна. Энэ бол бас өөрөө ингэсэн одоо шинжлэх ухааны үндэслэл бол тодорхой одоо энэ нуурыг хүрээлж байгаа тэр геологийн тогтц төвшний жиг нөхцөлийг бас тодорхойлж тэрнийхэн дагуу одоо тэр хаана тавих вэ гэдэг нь бол тодорхой. Энд бол хамгийн энгийн бол баруун хойдлоос яаж байгаа тэр мөрөгцгөөс эхлээд тавьж байгаа харагдаж байна. Цаг хугацааны хувьд одоо хэр удаан одоо байж нэгтэрчиж үр дүнгээ өгөх зүйл вэ? Зөвхөн шаварлаг 20-оос одоо баггүй юутай шаварлаг шороог л ерөөсө дороол чулгаж явчихна. Энийг бол манай ард түмэнд хэрвээс мэднэ. Бас чулгаж хороогож ийс манай даргын гацууд бол нэг ялангуяа 100 бол шавар 100 тийм. 8 сарын 26-наас 29-ний өдрүүдэд бид нэр ганган нуурын чуулган 2016 гэсэн арга хэмжээндээр очиод нэвтрүүлэг бэлдээд ирж байхад за хурцгаа яг хэлжсэн л та гангархан жуулчны баазад ингээд гүнээс нь ус гаргаад артизан ус гарцаан гэж хэлжсэн. Тэгэхээр гидэр геологч хүн та тийм ээ. Тэгэхээр усыг яаж тэнд сэлбэхийн энэ талаар та бидэнд мэдээлэл өргөж. Эхлээд ганган нуурынхаа өөрийнх нь тогтцсон тухай нэг жижигхэн тайлбар хэлье. Ганган нуур маань одоо хөрмөн чулуун хавтан одоо гинес гэж бүр доотлын одоо доороо хөрмөн чулуун маань доороо зарцсан хэсэг нь бол гинес. Тэрний дээдлийнх нь
үе нь болохоор андезит. Тэгээ дээшээгээл базальт хөрмөн чулуу гэдэг ингээд үүсэж байгаа. Энийг л нийтэд нь л ландшафт гэж. Энэ болохоор зэрэг элсэн доогуур нь шургаж орсон ийм хөрмөн чулуун ийм хавтан байгаа. Хавтан. За энэ элсээ дагсан түрүү хурцгай ингэж хэлсэн одоо хагарлын дагуу гэж. Тэр хавтан элсэн дотор байгаа усны нөөц энэ хоёрын одоо дулааны үйлчлэл одоо солилцоо конденсацийн үйлчлэлээр энэ хонхорд нуур маань ингэж тогтож байгаа. Зарим хэсэг нь болохоор зэрэг тэр хагаралд жижиг хагарал тэр хөрмөн чулуун завсраар гарч ирж байгаа булаг. Зарим хэсэг нь болохоор элснээсээ гарч ирж байгаа ийм тэжээгдэж байгаа. Ийм хоёр тэжээлтэй дээрэс нь яг зөвхөн борооны ус болон атмосферын усны үйлчлэлээр нөхөгддөг ийм тогтцтой нуур байгаа юм. Тэгэхээр л бид юу гэж ойлгох вэ гэхээр зэрэг элсвэл тэр чигээрээ ус юм аа. Усны одоо айс усаан барьж байгаа нөөц сав юм аа гэж ойлгох хэрэгтэй. Элс маань бид нар одоо альж махан дээр очиод альж хонхорд нь очиод малтаад үзэхэд 50 см-т л ус мэлтэлцээр гараад ирнэ. Элс маань ерөөсөө л тэр нэг 10 см малтахад л чифтэй орчин үүсэж эхэлнэ. Тэгэхээр нуур маань ерөөсөн ийм сонин тогтцтой нуур. Тэгэхээр бол нуурыг бол зарим хүмүүс үндсэндээ ширэгчгсэн гэж тайлбарлах гээд байгаа, хэлэх гээд байгаа юм. Бидний үзэж байгаа эрдэмтдийн одоо үзэж байгаагаар бол энэ нуур маань ширгээгүй. Элсний шуурга, элсний одоо ширхэглэл энэ дотор нуураад үргэлжчихсэн байгаа гэж үзэх ийм үндэслэл гарч ирээд байгаа юм. Нуур судлаач цэвэгмэд цэрэн содном гэсэн тийм хүмүүс 1976 1981 онуудад нуурыг судалсан тийм эрдэм шинжилгээний тийм юу байна. Материал үлдээсэн байна. Тэр хүмүүсийн шинжин судалснаар бол нуур маань элснээсээ тэжээлтэй юм байна, булгаар тэжээлтэй юм байна гэдгийг л тогтоож бичсэн байна. Мөн нуурынхаа гүнийг тогтоосон байна. Нуурын гүнийг бол дунджаар гэж байна. Дунджаар 2 м 10 гэж тогтоосон байдаг юм л. Тэгэхээр зэрэг бид бол одоо сая хурцгаа хэлж байна л да. Ухаад үзэнгүүд 80% нь элс. Тэгээд бусад одоо жижиг ширхэгтэй шавранцар одоо ийм үүссэн байна гэж. Энэ бол одоо нуур маань жухамдан лаг шавардал одоо дарагдсан байгаа юм аа. Тэгэхээр энэний нуурны орчимд л усан хангамжийнх нь нөөц уснууд байна гэж ингэж үзэж болох талтай. За нуураа сэргээхэд одоо олон янзын техник, технологиудыг судалж байгаа. Одоо жишээлбэл одоо Борчлоохын энэ элсний нүүдэл зогсоох энэ чиглэл чинь мөл нөгөө усыг чинь барих, ургамлын хөрсийг одоо барих, ургамлаан шороонд булуулахгүй байна гэдэг ч юм ийм хаалтуудыг. Дээрээс нь бид тэр артизан ус гэж одоо гангар хүн жолчны баазын хой талд нэг өрөмдлөг хийгээд тэндээс л ус гараад ирсэн. Тэр усыг л одоо бид нуурлогоо аваач. Тэр одоо усыг буцаагаад одоо ямар ч үр дүнгүй, ашиггүй, хөрсөнд нь шингээч. Ингэж үр дүнгүй ажил болоод байна. Тэрнийг л одоо тэр нуурандаа аваач. Ийм технологиг л одоо бид нар зайлшгүй хийх шаардлагатай л болоод байгаа. Биднийг очиод нэвтрүүлэг хийж байгаад ард иргэд маань юу гэж ярьж байсан бэ гэхээр 3 хүчин зүйлтэй л ярьжсэн л та гангнуурын ширгэлтийг. За нэгдүгээрт одоо элсний нүүдэл, цаг уурын өөрчлөлт, за малын хөлийн талхалт гэж ярьж байсан. Тэгэхээр одоо ямар ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийх вэ? Өвөл цаг хаяанд ирж ийн. Манайх ингээд нэг юм ихэлчингүүд тэр үедээ шуугж агаад тэг хэсэг ингээ алга болчдөг. Тэгэхээр өвлийн хүүтэнд бас гангнуурын асуудал, хөдөлгөөн аян маань цаашаа өрнөх үү? Энэ тал дээр хурцгай та бидэнд бас мэдээлэл өгч. Тэгэхээр үнэхээр манайхан чинь нэг юм санаачлангуудаа шуугаад дими сайн талын ярихаас муу талын эхэлж яриад түүний дургу үргээд хүний сонирхол санаачлагыг унтраадаг нэг муу зуршилтай. За тэрнийгээ бүгдээрээ хийхгүй шүү. Гангнуурыг хамгаалах асуудал бол бид цаашид үргэлжлүүлэх хийн. Бидний дэмжигчид гангнуурын хамгаалах сан гийн данс одоо тодорхой байгаа.
бид ер нь одоо цаашаа яах вэ гэж хамгийн гол асуудал одоо бид энэ нуурын урд талын элснийх нь усны түвшин нуурнаасаа дээш. Тэгэхээр ерөөсө бүх тэжээлийг өгч байгаа ус тэр элсэн дотор байна. Бид элснээс ус шахвал тэнд байж байгаа баян бүрдийн мод тэр хөөрхөн одоо сайхан ургамлууд бүгд хатаж өгөө болно. За нуурыг сэргээж байгаа нэгэд нэх бузгай амтд очиод бульдозер трактортай нөгөө элсийн чаврын ухаад эхэлвэл өнөө хамаг хунгуудын иддэг хоол унд байхгүй бол нуур зөвхөн ус төдий юм болно. Тэгэхээр энэ бүх юмуудыг шинжлэх ухааны үндэстэй эрдэмтэн мэрэгдийнхаа үгээр энийг өөдөн татаж болно. Болгохдоо 1-2 жилийн дотор хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид гидрогеологийн юуны талаар доктор Боржлуунтай би хамтраад төслөө бичгээд байгаа. Одоо артизан усын гараад ирэхдээ зэрэг гидр техникийн бүхэл бүтэн комплекс барих хэрэгтэй. Тэр юу гэсэн үг вэ гэхээр энэ хүний одоо манай Эрдэнэт хамтын гол ажлынх нь усаа цуглуулж авна. Усаан хөрсөнд алдахгүйгээр нуухтаа хөрөх. Ийм цаоног бол нэг биш 4-5-ыг хийнүүхөөсөр турбагаар нуурыг ширхтэл шавхдаг. Нуурыг турбагаар нэг удаа хамгаалцдаг тийм байхгүй. Тийм болохтой зэрэг бид бол энэ дээр одоо ус байна, гүнд байна гэдэг нэгдүгээр төслөө хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт ийм ус гараад ирсэн тохиолдолд ингэж хангана гэдэг гидр техникийн сурвалжийн хий. Одоо барилга байгууламжаа барина. Зам харилцаа хүртэл өөрчлөх хэрэгтэй болно. За ингээд одоохондоо нуураа барьжээгээд айхтар хамгаалт хийж байгаа нэгэд одоо сая харагдлаа тэр төмөр тор. Энэ төмөр торыг барих нь зөв. Тэгвэл энэ нуурны гол агуулга нь энэ Улаанбаатар хотоос тэгээ гадаад дотоодын зөөлчнгүүд Монголд ирээд энэ нуурын хөвөн дээр усанд орох үед. Тэгэхээр энэ нуур чинь нэг байглаасаа сооттой ус байгаа. Нэг их тийм шорог давс байхгүй. Тэгтээ соод хоолны давс энэ бүгдийн юутай тэрээр нь микроорганизм амьдардаг ийм нуур. Тэгэхээр бид энэ бүгдийг хийгээд тэгээ энд 3 хүчин зүйлийн нэгийг бид эхэллээ. Энэ юу гэхээр элсний нүүдлийг зогсоо. Тэгэхээр элсний нүүдлийг зогсоох энэ технологи бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учраас нэгдүгээр, хоёрдугаар бид эхийн хөдөөний малчин улсууд харуулаа өгчлөө. Тэгэхээр хүн болгон одоо Сүхбаатар явж байгаа жуулчин ч гэсэн нэг 10-20 шуудаа аваачаад нутгийн ардуудыг за энийг ингээд нэмгээд ингээ өгөх юм бол тэр ганга нуурын тусгай хамгаалалттай бүсийн захиргаанд шуудануудаа аваачаад өгөх юм бол одоо ингээд нэг хэсэг тус болно. За тэрнийг хамгаалтыг барина гэд Улаанбаатар хотоос барилгын байгууллагын хүн очихгүй. Нутгийн сургуулийн хүүхэд залуучууд бүгд сая харсан малчин хүртэл одоо ингээд шуудан дэлсийгээ тавих юм байна гэдгийг л мэдчихвэл энэ тийм нэг айхтар асуудал биш ээ. Ингэж элсний нүүдлээ зогсооно. Цаашдаа бид зөвхөн нуурын энэ баруун хойтлын хэсгийг биш бүр энэ хүрээгээ тийхүү те. Нэг 3-4 үе 30-40 юм уу 50-60 санжийн ийм далан барьчих юм бол элсэн шуурга нуур руу орохгүй. Нуурны гол одоо бохирдол болсон энэ юм бол хаврын намрын элсэн шуурганы нөлөөллөө. Элсэн шуургыг бид нэг 40-50 см хаачихтал тэр аяараа одоо элсний нүүдлээс бид хамгаалчихна. Хоёр дахь нь байнгын тэжээл одоо газрын гүний усаар тэжээлийн асуудлыг бид шийдвэрлэх хэрэгтэй. За ингээ гуравт нь одоо гол их усэр болсон баян булаг, орхигын булаг за тэгээ хажуу талаар нь манай ганг нуурч урд талаараа 21 булаг ихтэй гэдэг аа шүү дээ тийм. За тэр булгуудын ихийг бид цэвэрлэх хэрэг гарнаа. Тэр одоо мал зогсоор байгаа. Бидний намар явж байхад
Баян булгийн одоо гол тэжээгч Баян булгийн одоо нууран дотор 7 азар гадаа өдөртөн зогссон байна. Гэхдээ эн чинь юу гэсэн үг вэ? Тэгээ ингэж л вэд нууран сүйтгэсэн одоо мал оруулахгүй байх ялангуяа тэр гол усаар тэжээж байгаа нуурыг тэжээж байгаа горих булгуудын ихийг нэх маш сайн хамгаалах хэрэгтэй. Тэгтээ нутаг гушууны улсуудыг нутаг орноос нь хөөн зайлуулагч байд юм уу? Тийм маягаар хийж болохгүй. Цөөн тооны мал хунар байх хэрэгтэй. Цөөн тооны улс ард түмэн байх хэрэгтэй. Тэгээ энэ бүгдийг хийж бид одоо энэ нуурын ширгсэн 3 үндсэн арга хэмжээний эсрэг бид тэмцэл хийгээд одоо ингээд түрүү чинь эхэлчихлээ. Цаашдаа бид үргэлжлүүлэн одоо эх оны хавар гэхэд бид одоо усны судалгааны ажлаа эхэлнэ. Гидр сорвшин одоо гидр техникийн барилга байгууламжийн асуудлаар зураг төсөл гаргана. Яаж хангах вэ гэдэг юм хийлгэнэ. За ингээд санхүүгийн энэ үл нэг аймаг нэг сумын санхүүжилтээр босчихно гэж би хэлж чадахгүй байна. Но ямар ч байлаа гэсэн энийг одоо зөв хүн ардад тогтой тухтай сайхан орон зай болохгүй төлөө бүгчээ дайчлан ажиллах нь монголчууд бидний бүгдийн шаардлага учраас чадах ятгаараа өөрийнхөө хувь нэмрийг гангийн сэргээхэд оруулахыг нийт Монголын одоо телевиз үзэгчид та бүхэндээ уриалж байна. Бидний үйл ажиллагааг дэмжиж энэ тэндгүй олон юунууд бий болж байна. Тэгтээ ганцаараа яваад бид нэгдэх ёстой тийм ээ. Асуудлыг шийдэхгүй бүх эрдэмтэд бүх жирийн дэмжигчид гадаа дотоод суугаа улсууд нэмэр хандваар оруулах гэж байгаа бол бид нэгдсэн журмаар явна гэхээс хүн болгоно өөрийн юм хийгээд тэгээд ганцын сэргийн гэдэг шуудлаа юм байхгүй шүү. Тийм учраас бүгдээрээ одоо хүчээ нэгтгэе гэдэг. За тэгэхээр үзэгчдээ эх орон Монголын үндэсний телевизээр сувгаад харуулсан бол яг энэ цаг мөчид бид ганг нуурын эргэн тойрондох асуудлаар ярилцаж байна. Ер нь бол энэ ганг нуурын ширгээд байгаа асуудал ганцхан тэр нутаг усных биш тийм ээ. Хүн болгон эргэн болгон эх оронч үзэлтэй хүн болгоны асуудал юм аа. Тэгэхээр өнөөдөр бид нараас гарц шийдлийг ярихын тулд ямар ажлуудаас хийгдэж байна. Энэ бас манай үзэгчдэд сонин. Тэгээд бас үзэгчид маань тийм ээ нэрэ ганг нууртаас хувь нэмэр оруулъя гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс та биднийг үзээд байж байгаа тийм ээ. Тийм. Энэ ганг нуурыг одоо ширгээд эхэллээ гэдгийг бол одоо зохиолч Миндаяг бай. Тий. Ганг нуурын дуйл гээд нэг нэвтрүүлэг хийсэн. Тэрнээс өмнө Чулуун уяг доктор ганг нуурын экосистемийг хамгаалах гэсэн бас нэг төсөл аймагаас 3-4 жилийн өмнө хийсэн. Ер нь л одоо энэ ганг нуур бол эвгүй байдалд ороод байна гэдгийг бол ард эргэж ойлгоод эхэлсэн. Дарин суман дээр багш дугуйсран гэж юм байна. Тэр хүртэл одоо өдөр тутам тэрний судалгааг одоо өөрөө харж ажиглаж хүмүүстэй санал бодлоо солилцож ингэж эхэлсэн. Сая бид ганг нуурын чуулган болж байх үеэр ганг нуурыг сэргээх дахин одоо гоё сэргээх ийм чиглэлээр хилцүүлэг явуулсан. Энэ дотор одоо малчид оролцсон. Одоо бүхэл одоо төлөөний хүмүүс оролцсон. Бүгд л өөрийнхөө арга замуудыг бүгдийг хэлж танилцуулсан. Бас энэ нуураа сэргээх чиглэлээр хүмүүс нэгдээ. Одоо бид яаж туслах вэ гэсэн ийм олон одоо олон хүмүүс биднэрт саналаа дэвшүүлээд тавиад байгаа. Жишээлхэд Баян Хонгор аймгийн Харьяатай нэг залуу байна л та. Тэр жишээлбэл би одоо танай энэ нуурыг хамгаалахад хашаа барья. Хашааныхын материалыг өгөх юм бол би ажилчдынхаа хөлсийг, хоол хүнсийг, тээврийг, тэр цалин хөлсийг бүгдийг би дагаад энэ хашааг чинь бариад өгчих. Өгчмөр байна гэсэн ийм тэр хүмүүс зах цухаас гарч ирж байгаа юм. Энэ нуурыг бас хамгаалах чиглэлээр бид нар Арамсарын конвенц гэж байдаг юм байна. Арамсарын конвенцийн төлөөлөгчд
өнгөрдөг хавар 6 сард ирсэн юм Улаанбаатарт. Тэр хүмүүс ирээд нуурыг одоо энэ намагт нууруудыг хамгаалах чиглэлээр ийм семинар зохион байгууллаа. Тэн дээр болохоор ган нуурын талаар бид нар чулуу хоёрог доктор илтгэл тавьсан. Бид нар бас мэрэгжлийн улсуудтай уулзалтсан. Тэр улсуудын ярьж байгаагаар бол энэ ган нуур бол дэлхийн ач холбогдол бүхий ийм нуур юм шүү. Тийм учраас энийг хамгаалах тал дээр одоо олон орны одоо олон улсын тэр үзэсгэлэн яармаг одоо тэр юунуудад танилцуулах хэрэгтэй. Дээрээс нь хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Олон төрлийн төслүүдийг бичих, боловсруул. Тэгэх юм бол бид нар дотоодоос санч тэр гадаадаас санч тэр маш их олон хандивлагчид, маш их олон дэмжигчдийг бол татан оролцуулах ёстой юм. Би нэг юмыг одоо бас яг базаж хэлмээр санагдаад байна. Яам одоо засгийн газрын төлөөний одоо байгаль орчны яам байж идэг, аймаг орон нутаг байж идэг, ган нуурыг хамгаалах тусгай хамгаалалтай газар гэдээ байж идэг. Тэднэр бол одоо ингээд яг ямар арга замаар хэн оролцох вэ? Ямар эрдэмтдийг татах вэ? Энэ нуураа яаж сэргээх вэ? Энэ олон төслүүдийг ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдэг ийм зангидсан ерөөсөө тийм байгууллага байхгүй байна. Зүгээр нэг хэдэн одоо төрийн бус байгууллагууд бид нар ингэмээр байна, тэгмээр байна л гэл ингээл яриад байгаа юм. Яг нэгдсэн зангидсан тийм ерөөсөн юм алах. Энэ олон төслүүд байна. Одоо борчлонгоо энэ эсний нүүдлийг хамгаалах одоо энэ хаалт байна шүү дээ. Чулуу хаалт байна. Дэрс тарьдаг юм байна. Бургас тарьдаг юм байна. Одоо их олон төслүүд байна. Энэ олон төслүүдийг базаж зангиддаг тийм л нэгжийг байгуулах шаардлагатай юм гэсэн юм санаа хэлж байгаа юм. Нэг малчин надад ингэж юм дамжуулсан. Энэ шинжлэх ухааны академи гэдэг нэг том байгууллага байдаг гинэ. Манайхны нэг хүүхэд байдаг юм билээ. Эдгээр одоо эднийг судалчихсан их олон жил байгуулга болцсон судалчихсан энэ улсууд энэ нууран дээр ийм арга зам байдаг юм шүү гэдэг энэ бичиг цаасан дээр нь л байдаг байх. Эдгээр яагаад дуурахгүй байгаа юм бол доо. Ийм эрдэмтдийг одоо юу яагаач хэлж өгөөч гэсэн юм нэг сахасыг дамжуулж ил. Энэ дээр таваас нэмж ярих уу те? Нэг зүйлийг нэмж хэлийгүү байна. Ягаад гэвэл ярен дундаа бас марцсан байна. Энэ технологи ба штэ. Элсний нүүдлийн хамгаалахаас гадна энэ бол жирийн малчин хүнд ялангуяа тал хоёрын бүстэй отор нүүдэл хийж байгаа малчин хүнд үнэхээр энгийн бөгөөд гайхамшигтай юм сэдэлж байна. Би өөрөө өлгийтэй цагаас эхлээд одоо сургуульд ортлоо оторт нүүдлэд явсан хүүхдэлтэй отрын нүүдлийн мал яаж үйлээ үздэг би мэднэ. Тэгэхээр ерөөсөө хуучин болов ухаанда хоньны гашаа барина гэд 5-6 тэрэг гашаа ачаалаа явдаг байлээ. Өнөөдөр энэ технологиг харсны дараагаар манай нутгийн малчид бушуухан өвлжөн дээрээ бунгуутай өнөө нутгийнхаа бууцыг хар шороотой одоо нэг 300 шуутай гэдэг чинь 1 шуудтай багтдаг 3 шуутай л гэсэн. Тэр шуудаагаа гаргаж ирэн хөрж эхнэр хүүхдтэйгээ хоёулаа бушуухан тэрнийгээ хийгээд ингээд хороогоо бариад авч болох нь. Энэ хороог барьцсны дараагаар нөгөө жирийн малчид үнэхээр одоо энгийн аргаар маш түргэн хугацаанд хавар нүүхлээр шуудаагаас ихсэрч нөгөө шороогоо асгачаад бууцан дээр орчиход нөгөө шуудаануудаа нэг шуудаандаа хийж яваад нүгөө яваад байгаа. Их асаахын тийм соёл иргэн шилд орж ирж байгаа хамгийн энгийн бөгөөд хамгийн ирээдүйтэй. Одоохондоо бид чулуун хороо барина гэхэд чулуун хороо, цементэн хороо бол нүсэр болох гэдэг шүү дээ. Хэлд муу нөлөөл. Сөрөг. Ууданд хийсэн бор шороо бол бууц учраас хонь бөөрөөрөө налаа гэж байхад дулаан өгнө өгөхөөсөө дулааны гадагшин татах. Тэгэхээр энэ технологиор одоо Доронтой аймгийн Баяндун сумын малчин, Гавьяат малчин Батмунг бидэнд захиа бичсэн байна. Одоо энийг бид яаж нэвтрүүлэх вэ? Та нар минь ирээд бидэнд би Доронтын талд нэг хэдэн марлаа
одоо хамгаалахаас гадна ер нь наадгаар чинь байшин сав гэр хороо өвлжөө бууцаа дээд зэргээр тогтжуулах сайхан технологи шиг байна. Та бүгд минь ирээч гэж биднийг урьж байна. За тэгэхээр бид тэр рүү явж бол үндэ чадахгүй зүгээр өнөө маргаатартаа зүгээр зарим нэгэн төлөөллөө явуулж бид явуулах бодолтой байна. За тэгээд тэнд очисон хойно ерөөсөө л өвлжүүн дээрээ буурлаа. Нөгөө бууцаам шуудан тийгээд тэгэл ерөөсөө ингээл өрчихлээр дугуй нэг 500 мянган хоньны ийм хороо барьсан байна. Гэхдээ тэгээд тэр үл зөвхөн хороо биш. Бүхэл шуурганы юу. За тэгээд хийх барих хугацаа мэтлэр эхнэр нөхөр 3 хүүхдтэйгээ гуруулаа. Нэг нь шууданы ам бариа зогсож байна. Нөгөөх нь хүрзээр гисхэн цаатхан чилж яваач дээр нь тавь. Ингээл ерөөсөө маш түргэн хугацаанд хороо. За тэгээд одоо цаашдаа анхаарах юм бол одоо манайхны чи адуу хурууддаг шуурганы үеэр хөдөө эзгүй тал дээр ийм хороонуудыг бариад орхивол тэр урууж явсан мал чинь тэр нөмөрт ороо зогсчихтой байгаа зэрэг аврагддаг шүү дээ. Дээр үеийн одоо манай малчид ганцхан шонгийн морь үйдэг шонгийн мотор азар гадууга салхины хагарлыг ашиглаад хадгалаад оторт явуулахгүй аваад явж байсан дуршлаг ихвээ. Тэгэхээр энэ зүгээр нэг одоо бид нэг ийм элс дүүргээд ингээд элсний нүүдэл хийх гэж юм гэж нэг талаас нь ойлгож болохгүй мэн тийм ээ. Ганцхан талаас нь зүйлтэй байна. Нүүдэлчний соёл иргэншил дотор орж ирж байгаа. Би та бидний ердийн амьдралд хань болох маш сайхан технологи шүү гэдгийг л. За баярлалаа танд. Ганцхан одоо эсний нүдлийг зогсоох биш манай малчин ард түмэнд хэрэгтэй ид байна гэдгийг манай үзэгч түмэн бас ойлгож байгаа. Тэгэхээр би танаас дараачийн асуултаа асуух гэдэг юм л да. Яг хөрөнгө мөнгөний хувьд за төрөөс одоо барьж байгаа бодлогын хувьд яг энэ тал дээр одоо ач холбогдол өгөөд мөнгө басгах боломж байдаг юм болов уу? Энэ тал дээр та биднээс яриулаас сонирн байх болоо. За бид нар бол юу гэхээр жинхэнэ одоо анхан шатантай явж байгаа. Танилцуулган дээр явагдаж байгаа. Төслийн техник эдийн засгийн үзэлч юм уу тийм юм бичиж амжаагүй байгаа. Ерөнхийдөө яг энэ дээр бол яг шууд орно. Төмөр тор орно. Гулсахгүй тулд тэгээд энийг нэг юмыг анхаарах хэрэгтэй. Юм болгон бол юу гэхээр зүгээр ингээд нөгөө цагаан дээсээр холбоод чийдэн асаана гэдэг шиг биш. Бас өөрийн гэсэн аргачлалтай. Энэ бүгдийг бид нар малчдад сургаж болно, сургалтууд явуулж болно. Энэ бол нэг хийх зүйл биш. Ер нь хүүхдүүд нь интернет үздэг хөхөд дэлхийд маш их олон зүйлүүд байгаа. Нэг анхааруулжтай зүйл бол энэ шууданы одоо материал. Шууданы материал бол өөрөө одоо нейлон сатурктай учраас маш их сайн нэгтрүүлж чаддаг. Хоёрдугаарт нэг аюул. Тэр нь бол энэ бол юу гэхээр гэрлийн одоо хэтягаан гэрлийн хэдвэл их мэдрэмтгий учраас манай хүмүүс үл мэднэлтэй шуудаа чи ялзарчгүй биш өөрөө нарны гэрэл идэгддэг. Тийм учраас орон нутгийн шороо шавхаа юу байна уу? Тэрийг л юу гэхэд энэ далангаа барьдаг байна уу? Энэгээр л шаваад л авчих хэрэгтэй. Ийм зүйл байгаа. Ер нь бид нар цаашдаа энийг одоо бид нар ч нөө технологи нэвтрүүлэх ажил хийж байгаа учраас хүмүүсийн эрдэмтэн судлаачдынхаа ард түмний одоо юу гэхээр хандлагыг бид нар бас сонирхоод байгаа. Үүнтэй холбогдуулаад одоо түрүүнд бас манай тэр байгаль экологийн талаар хийсэн чулуун хоёрыг одоо профессортай би уулзлаа. Тэгэхэд бол энэ бид хоёрын баг үндсэндээ хэдхэн минутын дотор баг тохирчихсон тийм. Энэ бол юу гэхээр бид нар сонголт хийх юм байна. Тийм. Энийг бид нар ашиглая. Гэсэн юутай байгаа эрдэмтэн судлаач чулуун хоёргүй одоо манайд их юм хийсэн байна л их судалгаа хийсэн байна л олон сайхан яасан. Ингээд цаашаа мэрэгжлийн усуудыг бид нар ярилцсанаа. Энд саяны юу гэхээр шинжлэх ухааны академийн тухайн юм яригдээд байна. Би өөрөө насаараа шинжлэх ухааны академид орсон. Тийм зүгээр би наадах чи тайлбар хэлээ. Өнөөдөр юу гэхээр 2-3 зүйлийг ерөнхийдөө яахгүй бай. Манай тэнд хийсэн судалгааны ажлууд бол хийгдэжээ. Энэ үл үндсэндээ гидрогеологч юм уу судлал талаас нь байгаль орчин шуу юу байна вэ? Энэ чиглэлээр суур шинжлэх ухааны судалгаанууд хийгдсэн байна. Тэгэхээр хурцаа хороо дээр сарын өмнө хэлсэн зүйл бол энэ судалгаануудын үндсэн дээр эднийг базаад одоо хэрэгжүүлэх арга хэмжээ одоо action plan гэдэг зөвлөмж энэ нь ямар байна вэ гэдэг. Энэ арга технологийн одоо ижил юухтай зэрэг бид нар яг энэ дээр тэглээд байгаа юм шиг байна. Энэ нь бол тэр нутгийн удирдлага байна, улс төрчд байна, тэдэнд гаргаж тавих
асуудал дэмжлэгийг авах. Тэгэхээс бол нэг физикчийн очт юм уу, нэг уран судлаачдын юмар бол энэ юу ч өөрөө байгалийн одоо хамгаалах асуудал бол өөрөө их одоо цогц асуудал учраас энэ бүх цогц асуудлыг нэгэн одоо нэгдмэл болгохгүй тэр юмн дээр бас нэлээд яагаад байгаа юм уу гэж би ойлгосон юм. За мэдээж бид нэр шинэ асуудал тийм ээ технологийн талаар ярьлаа. Гарц шийдлийг одоо ярилцаад тэгээ нэвтрүүлгээ зөмөрөө жаргах уу. За танаас эхлэе. Одоо хамгийн гол нь ийм сайхан нөхцөл байдал үүснтэй холбогдуулаад нийт Монголын ард түмэд энэ зөвхөн нэг цөлжилтийг зогсоох, эзний нүүдлийг зогсоох арга хэмжээ биш юм байна шүү. Энэ чинь өвөлжөө бууцаад авчруулах шинэ технологи нэвтрээд ороод ирлээ шүү. Малчин хүн өвөлжөөнийхөө дэргэд худагтай болоод хашаатай болоод ирсэнсээр санаа амрах шүү. Дээр нь энэ сайхан одоо заавал фундамент барьна гэдээ байх юм байхгүй шүү дээ. Шалаа тавилаа. Хамаа өрлөө. Дотор нь хөшгөө гэрийнхээ хөшгийг хадлаа. Тэгэл ерөөсөө дулаан байрын тухай асуудал. Монгол гэрийн конструкцээр одоо бүтцээр энэ юм чи хэрэгжилж болох нь вэ шүү. Их том ирээдүйн энгийн бөгөөд хамгийн хэлбэрээр монголчуудын нүүдэлчний соёл эрхэншилт нэмэр болох юм байна шүү гэдгийг одоо өөрийнхөө амьдралын туршлага үдсэн харсан ном та бүхтэйгээ жирийн малчтайгаа хөдөө мормал яриа сууж байхдаа энийг зөвлөдөг учраас энэ үл маш хэрэгтэй зүйл байна шүү гэдгийг л өргөн олон түмэндээ хэлье. Тэгээ тал талаасаа бөөндөө эрдэмтнүүдтэйгээ мэрэгжлийн улсуудтайгаа бид цаашдаа хамтран ажилланаа. Үр дүнгийн үсэх болно. Юуны урд бид энэ зөвлөмжөө ингэж хийгэрэй гэдэг зөвлөмжөө заавар маягаар одоо жирийн ардуудын гар дээр гихтээ уншаа сууж явах тийм хэмжээнд хийхий бодноо. Энэ үл бид бүх юмны эхлэл рүү орж байгаа учраас мэдээллийг анх та бүхэнд одоо телевизээр энэ мэдээллийн үндсэн дээр та бүхэн одоо хэлбэрчилсэн нүүдлийн энгийн хамгаалтын асуудал, мал сүргээ хамгаалах, зуд зурхнаас өөрсдийгөө хамгаалах ийм юм чинь бэлэн байна шүү гэж юм. За танд баярлалаа. Таны үе сонсъё. За бидний хувьд бол үнэхээр одоо нуур маань бол их өөрчлөгдсөн байна гэдгийг би түрүүнд хэлсэн. Тэгээд овон дээр гараа ажиллаж байхад хамгийн түрүүнд ер нь малчтай устай болох хэрэгтэй байна. Малын устай болох энэ үл юухтэр гол хамгаалтын нэг юм байна. За яг хөө тэр эсний нүүдлийн нэмтрийг бол одоо бидний сайхан ярьлаа. Өшөөл цааштай бол юухтэр энэ их сайхан байгалийн одоо энэ түрүүнд эрен цаанд ярьсан үнэхээр тэр геолог би гэдэг геолог биш. Глэхтэй ер нь агаар сансрын зураг их олон жил харж байсны үед овон дээрээс ингээ хараад сансрын зургийн тэр дээрээс харж байхад бол үнэхээр миний ойлголт тэр чинь шинэ тухайн үндэстэй нотлох төстэй шүү дээ. Үнэхээр сайхан галтуулын сайхан тогоо байна тий. Бүр доогоороо хөрсөөрөө яаж гисэн. Тэгээд тэр хичнээн давхраар ч юм тийм артези худаг гарсны бол харагдаж байна. Энэ болгон дээр бол юу гэхээр нэн дээр тэр геолог одоо гидрогеологийн тогтсон шинжлэх ухааных нь юу хийх ёстой юм бэ? Нэн ялангуяа бүр технологи талаас нь бүр уйлдвас юм хийх ёстой юм байна. Одоо зөвхөн миний яриагаар харахад тэр ганга нуур маань өөрөө хамгийн их молцог эснийх юунд өртөмтгий юм байна гэдгийг л харсан. Дуут нуур бол цэмцээгээд байж байна тэр баруун талдаа. Бас сайхан байна. Тэгээд тийм учраас юу гэдэг зэрэг энэ дээр нэг ялангуяа тэр шинжилгээ судалгааных ажлыг зайлшгүй хийх судалгааных ажлыг бол хийх ёстой. Тэр гидрогеологийн юуны судалгаа хийх ёстой. Дараа нь бол юу гэдэг зэрэг энэ олон судалгааны ажлуудыг мөн нэгтгэж тий тэрэн дээр юун дээр нь одоо нөгөө юунаас эхлэх вэ гэдэг чтэй тий юун дээр эхлэх вэ юун дээр нь юу яах вэ гэдгийг бас тэр одоо энэ сумын удирдлага байгаль хамгаалах газрууд эдээс тийм одоо нэг тийм цогцоор шийдэх. Гэсэрвэл одоо нэг бэдэрийн нэг дэвшүүлээд байх юм л ингээл нэг л ханаас ямар санаа гараад баяжигдаад байх тийм ээ. Баяжигдаад нэгэн дээр нь суйрлаад. Тийм ээ. За танд баярлалаа. Таны үе сонсъё. За миний тухайд л юм байгаа юм. Би энэ олон арга замууд байгаа. Тий. Олон төрлийн төсөл байгаа. Тэрнийг болохоор би яаралтай
маш яаралтай орон нутг нь хийх, тийм ээ, сум орон нутг нь хийх, малчт нь хийх, төрийн байгууллагууд хийх, төрийн бус байгууллагууд хийх, улсын хийх гэдэг ингээд эднэрийг хуваарлах, ангилах хэрэгтэй байна. Яаралтай гэхээр зэрэг булгаа хамгаалах, малчтаан нүүж, бэлчээрийн менежментийн сайжруулах, замын автозамын уртцгой саяас автозамын хүртэл тэмдэглэжүүлэх, тойруулах гэдэг юм уу. За булгаан хамгаалах төсөл гэхэд л булгийн зөвхөн жижигхэн хашаа татах. Тэнд сүйдрвч барих. Тэр булгаасаа хүмүүс очиж төрсөн газараас усаа хуумаар байна гэхэд бид нар тэрийг чинь сайхан тогтчулчихсан. Нэм байх. Энэ үл жижигхэн төслүүд. Том төсөл гэж бас байна. Том төслийг бол эрдэмтэд бол олон янзаар юу яаж байна? Гаргалгаанууд их хэлж байна. Зарим эрдэмтэд бол нуурынхаа лаг шаврыг гадагшаахан гаргаад зөөгөөд нэг хонхор үүсгээд тэндээ гидр техникийн барилга байгууламжийг хаалт, хашилт тэрнийг буцаад лаг шавар нь усан урсаад нуурлага ордог, микроэлементүүдийг буцаагаад тавьдаг, тэрийг шүүрүүлдэг, ийм чиглэлийн далан барих. Нөгөө лаг шавартай чинь нөгөө элементүүд ч гараа авчна. Нөгөө шавжнууд ч гараа авчна. Шууд иддэг нөгөө өд хорхойнууд гараа авчна. Тэрийг буцаагаад тавих нь шүү дээ. Тэгэхээр зэрэг микробиологчид, биологчид, ургамал судлал ямар байдгийг тэр чиглэлийн эрдэмтэд бүгдээрээ энэ жижиг том гэсэн олон төслүүдэд оролцох ёстой. Энийг зангидаад энийг бүр томоор ярих юм бол мастер төлөвлөгөөч болгосон болох. Ийм л юм. За тэгэхээр цаг зав гаргаж студид хүрэлцэн ирж Ганган нуурын эргэн тойрны асуудлын талаар хийгдэж байгаа ажлуудын талаар сонирхолтой мэдээлэл хүргэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр та бүдгийн ярианаас миний нэвтрүүлгийн хилцүүлгийн дүгнэлт бол нэгдсэн бодлого тийм ээ нэгдмэл байдалд оролцох хэрэгтэй байна. За тэгээд өнөөдрийн хамгийн миний авууштай за үзэгчдэд манаас их ээлтэй зүйл нь эсний нүдлийг хамгаалах судалгаа шинжилгээ хийгдээд эхэлсэн. Аливаа юмны эхлэл сайн хийгдэх юм бол дүгнэлт үр дүн сайн байдаг. Тэгэхээр өвлжээ буцаа хүртэл шинэ технологиор бий болгох юм гоё санаа дэвшүүлсэн та бүдэд маш их баярлалаа. Бид нэр энэ Ганган нуурын эргэн тойронд асуудлын талаар бас ингээд хаяхгүй эргэн тойрныг байнга сурвалжилж явах болно. Тэгэхээр та бүдээ ажилд амжилт хүсье. Эргээд үзэгч та бүхэнтэйгээ хилцүүлгээрээ олзъя. Баяртай.